амирлаг. Вау. Hi guys, тэгэхээр би өнөөдөр ингээд what I eat in a day гэдэг бичлэг хийн. Үүнтэй ингээд бас миний хоолой малаа юмсан ба. Тэглүүний цан дээр дүүр ингээд zucchini bread өчтөрөөр ээж мань хийсахгүй юу. Тэрийг идээд цай уугаад ингээд бүтэн дээр имэ битээр хоолно аахгүй юу. Ядаад өглөө ингээд аав ээж агаа эднэр ажил төрөлтэйгээд бүгд ингээд явцсан. Ганцаараа хийх юм хотод хийх юм байхгүй болохоор би ингээд зүтэн дээр үлдсэн. Имэтэр өнөөдөр ингээд хойлохноо орой аавж ирэн л дээ. Тэгээд би одоо ингэж жагаад тийм желатинтэй тийм ямар торт байлаа. Тийм жели торт хийж үзэж байгаа. Би нэг Instagram дээр нэг юм хараад тэгээд намайг хийч гэсэн. Тэгээд би ч тэрээр тараг аваад хоёр бичээ нөө доотлох яг чизкейкний нөө доотлох шиг бичээ ингээд нуух чигээ батартай хайлаад компот аваад манго эднэр аваад тэгээд буцлаад тэгээд илүү гоё болох гэж бодсон. Гэтэ би нөө гоё манго олдог болохоор би зүгээр ингээд дэлгүүрээс зөв компот авцсан. Компотныхаа жимсийг нэг нухаа тэгээд гоё болгоно гэж байна. Тэг яг би тэрийг өнөөдөр хийвэл гоё бичлэгэнд оруулаад ийм хоолны сургалтанд явж өгсөн ахгүй байнатай хоёр миний өмнөх бичлэг үзсэн бол яг мэдж байгаа л да би тэрнийг куки хийж туршиж үзсэн. Тэр сургалтын Япон, Итали хоол аягүй ихэд байхгүй юу? Нэгийг хийж үз 20 хийж үзсэн хгүй юу. Тэгвэл ажиг болсон. Тэгээ би ингээ ерөөсөө Япон хоолыг хийж үзээгүй болохоор ингээд дараагийнхын бичлэг нэрээ ингээ Япон хоолыг хийж үзэж байгаа юм шиг дайри болгож оруулах гэж бодож байгаа. Hey guys, тэгэхээр би үнсингээ хоол идсэн. Тэгээд very yummy байсан. Fried egg with tomato хийсэн. Like tomato egg fried rice. Нөгөөдрөөс эхлээд бороо. Нөгөөдрөөс гэж юм 28 градус лсэн шүү дээ. Модч идэх гэсэн.
Тэгэхээр би одоо ингээд бичлэг дуусгаж байна. Тэгээ та бүхэнд энэ бичлэг үнэхээр таалагдсан гэж найдаж байна. Би ингээд зүгээр влог биш, зүгээр жирийн влогнаас арай өөрөөр төрлийн бичлэг хийж одоо тэгээд янз бүрийн бичлэгүүд хийж турш үзэж байгаа. Тэгээ дараагийн хэдэн бичлэг ер нь бас хэмхүү байна гэж бодож байна. Та нар харж байгаачлан үсээ ингээд тайруулсан. Дараагийн бичлэг дээр би илүү гоё үсээ харуулнаа. Тэгээд үзэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.